started. Here we go. I was just about to say, you just started the recording, so great stuff. So today we're going to be talking about two products in the NutriGold range, and those are, they're both the vegan vitamin D3s. The D3 is the cholecalciferol capsules, which I'll be sharing a little bit about shortly. Each capsule has 2,000 international units per capsule, and it's derived from plant-based sources, from algae. So that's what makes it, because most of it's from lanolin. So this is algae. So it makes it more appealing to vegans. So it's suitable for everybody, but more importantly for vegans, because it's very hard sometimes to find a true vegan vitamin D3. Now, generally, you would take one a day, depending on needs. But if somebody was to be found to be low in vitamin D, this is where you could use this product to up the dose, you know, to 3 or 4 times a day, depending on the needs. But also importantly, you can, because vitamin D is a fat-soluble vitamin, it will store in the body. So for somebody that may not need 2,000 international units a day, you can take it once or twice a week. So it's easier to manage. You know, like kids, is it? Absolutely, they can swallow the capsules, or you can open the capsules even. Yes, exactly. So they may only need 800 IUs a day. So you can kind of calculate that, doing one every other day or every third day. Perfect. All right, let me can I translate this? Oh, sure. Yeah, I've forgotten. I'm so sorry. Remember. So, за бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн сургалтанд орж ирсэн баярлалаа. За Karen маань Английн NutriGold-ийн мэрэгжилтэн техникийн мэрэгжилтэн, функционалны анагаах ухааны practitioner, уламжлалтын анагаах ухааны бас practitioner, мөн хоол зүйч юм мундаг бүсгүй байгаа. How many years of experience do you have in the health and wellness field? I've been in practice 25. Quarter of a century. Yay! За яг одоо өвчтнүүдтэй ажиллаад 25 жил болж байгаа ийм туршлагатай мэрэгжилтэн өнөөдөр та бүхний өмнө сууж байна. За миний би хоол зүйч Аззаа. Би бас функционалны анагаах ухаан дээр суурилсан. Одоо хоол зүйчээр мэрэгжилтэд ажилласан мэрэгжилтэн байгаамаа. За функционалны анагаах ухааныг ерөнхийдөө судлаад 10 жил болж байгаа. Тэгээд Karen болон NutriGold-ийн олон мундаг техникийн мэрэгжилтэнтээс олон жил суралцсаар байгаа. За өнөөдөр бид бүхэн витамин D-гийн талаар ярилцсан. За NutriGold-д бол витамин D-гийн 2 бүтээгдэхүүн Монгол байдаг. Тэгэхээр энэ 2 төрлийн витамин D-г илүү танилцуулна. За энэ эхний бүтээгдэхүүн болохоор веган буюу одоо ямар ч амтны гаралтай хоол хүнс иддэггүй хүмүүс болон бусад бүх хүмүүс хэрэглэж болохоор дан ийм витамин D 3-ийн агуулмжтай витамин D-гийн талаар ярина. За энэ доторх cholecalciferol is the what's inside or the form of the D3. Yeah? Form of vitamin D. Yeah. За энэ витамин D-ийн төрөл нь тэр cholecalciferol гэдэг төрлийн витамин D дотор нь байж байгаа. Нэг капсулда 2000 IU буюу international unit буюу олон улсын нэгж гэж хэрэгддэг. За тэгээ энэ маань юунаас гаргаж авсан бэ гэхээр ургамлаас гаргаж авсан алги буюу одоо далайн ургамлаас замаг аягийн ургамлаас гаргаж авсан. Цагаан одоо амтны гаралтай хоол иддэг хүмүүст одоо шингэл цайтай чанартай витамин D олоход айгүй хэцүү байдаг. Тэгэхээр энэ витамин D байна зөвхөн одоо амтны гаралтай хоол иддэггүй одоо цагаан хоолтой хүмүүсээс гадна бүх хүмүүст ингээд тохиромжтой. Тэгээд өдөрт за бүгдээрээ дуугаа хаагаарай. Өдөрт нэг болон түүнээс дээшээ ууж болно. За витамин D-гийн дутагдaltaй байх юм бол өдөрт 3-аас 4 капсулыг ууж ууснараа 6,000 8,000 international олон улсын нэгжийг авна. За тэрнээс гадна яг хүмүүс нөгөө хэрэгтэй доозоос хамаарат хүмүүс болон хүүхдүүд хэрэгтэй доозоос хамаарат энэ маань өөрөө fat soluble буюу нөгөө тосон суурьтай ийм витамин болохоор хүний биед хадгалагддаг учраас 2000 өдрөөр уух нь дооз нь өндөр байх юм бол хүүхдүүд жишээ нь 800 олон улсын нэгжийг өдөртөө уух шаардлагатай үед нь болохоор 7 хоногт ингээд тэрийг хуваагаад 2 юм уу 3 удаа ингээд өдөр өнжүүлээд ингээд уулгачиж болохоор ийм төрлийн витамин D байгаа.
Can I just quickly elaborate on the that it's suitable for vegan and also it is suitable for everyone else? Yeah. Absolutely. Yeah, it is. Yeah, absolutely everybody. But you don't often find a vitamin D3 that is suitable for true vegans. You know, some vegans do not want anything from the animal. Now, lanolin is taken from the sheep, the wool. Now, for us that are not vegans or anybody who's not vegan, you know, they won't see that as a problem because they're the shearing and it's not painful, but they say it's distressing and there could be some, you know, sheep are not meant to be sheared. But anyway, that's the reason. So vegans are very strict. Some strict vegans will not take vitamin D because of the lanolin. So aniline is a sheep's wool, did you It's the say? wool, yeah, it's extracted from the wool. So it's not taken from the meat or any of the flesh or anything like that. But yeah, it's so for some vegans, they don't want animals to be touched in any way, anything from the animal. Fantastic. За би ерөнхийдөө тэр нөгөө нэг vegan буюу одоо цагаан хоолтой, нэг гаралтай хоол хүнс хэрэглэдэггүй хүмүүс зориулсан талаар нь арай жоохон дэлгэрэнгүй асуусан. Тэрэнд нь юу гэсэн бэ гэхээр зөвхөн цагаан хоолтой хүмүүс биш бүх төрлийн хүмүүс зориулсан. Гэхдээ зарим нэг цагаан хоолтой хүмүүсийн яг одоо айгүй юм одоо strict буюу одоо өндөр шаардлага тавьдаг амьтны гаралтай, амьтныг ямар нэгэн гэмтэл үзүүлэх ч юм уу, ямар нэгэн harm те ямар нэгэн айгүй тийм хатуу юм амьтны гаралтай юм хэрэглэдэг хүмүүс бол өөр нэг юм vegan цагаан хоолтны витамин D-гийн их сурвалж байт юм байна л да. Aniline гэдэг. Тэгээд тэр маань болохоор нөгөө хоньны ноос ингэж гаргаж авдаг юм байна л да. Уул нь бол тэр амьтныг нэг ингэж гэмтээлгүй өвдөлгүй авдаг. Гэхдээ бас цагаан хоолтой зарим нэг айгүй өндөр шаардлагатай амьтныг ямар нэгэн гэмтээсээ ямар нэгэн байдалтай явах хүмүүс тэр нь бас дургу байдаг. Тэгэхээр энэ бол algae буюу яг нөгөө урамлаас гаргаж авсан витамин D байна. За монголчуудын хувьд ч бас харсан байгаа. We don't really have many strict vegans, I don't think so. No. Okay. So the next product is the let me try and move this. The vitamin is the vegan D3 plus K2 plus A. Now, I will share a little bit more about that later on in a couple of slides, but this one has got all D3, K2 and vitamin A, which are all fat-soluble vitamins. Again, it's still 2,000 international units, so it's derived from plant sources, suitable for vegans, and a general dose of this, I would say, is roughly 1 a day. For an adult. For an adult, yeah. За мөн дараагийн Nutrigold-ийн D-ийн витамин бол витамин D3-тай K2-8K7 хэлбэрийн витамин K-тай, витамин A-тай. Энэ гурав маань гуруулаа өөрөө fat soluble буюу тосон суурьтай ийм витамин байж байгаа. За мөн далайн ургамал замгаас гаргаж авсан D3 нэг капсулда өдрийн 2000. За тэгээд ургамлын гаралтай. За цагаан уултнуудад хэрэгтэй. Ерөн зүгээр одоо ерөнхийдөө бол өдөрт нэгээр уухад тохиромжтой одоо хэмжээ. So just a reminder of what is vitamin D. So it's not really a vitamin, it's a fat soluble steroid pro-hormone, meaning it will convert to another hormone. And we will find it in two forms. So D2, which is ergocalciferol, you don't have to remember these names, but D2, and cholecalciferol, which is the D3, which we mentioned. So when it's produced endogenously, so that's inside, it has to be converted. So we will get vitamin C upon sun exposure to UVB radiation, from sunlight, or the vitamin D2 is from animal-based foods and obviously supplements as well. So unlike true vitamins, so all vitamins must come from the diet. Vitamin D can be synthesized in the skin as well as coming in from the food and supplements. So we can make the active vitamin D through a series of enzymic pathways from hitting the sun on the skin. Vitamin D foods are generally, D2 rather, foods are mushrooms, but you can get the vitamin D3 foods from more animal sources such as salmon, egg yolks and beef.
And sunlight is the largest production of active vitamin D, more than food. За витамин D гэдэг нь өөрөө юу вэ гэдэг чинь витамин D нь өөрөө тосон суурьтай ер нь бол одоо ингээ витамин гэж явахаа ойлцсон стероид прогормон буюу одоо ингээд дааврын юм маш юм чухал үйлдэлтэй ер нь даавар гэж ерөнхийдөө явж хэлэгддэг сүүлийн үед ерөнхийдөө хэлэгддэг болсон байгаа. Тэгэхээр стероид прогормонс гэж юм тийм. Тэгэхээр зөвхөн витамин биш даавар маань өөр бидний бие организм ямар их одоо зохицолтолгоо хийдэг үлээ үйлдэлтэй гэдэг л тийм. За витамин D-гийн хоёр хувилбар байдаг. D2 нь ergocalciferol буюу урамлын гаралтай байдаг. За D3 нь болохоор cholecalciferol гэдэг ийм хоёр төрлийн төрөлтэй байдаг. За энэ маань өөрөө бидний арьсан дээр сан буюу одоо нар тусаад одоо тэр UVB одоо radiation тусгал одоо бидний арьсан дээр бий болоод тэрийг арьс маань хүлээж аваад хідэн одоо фермент энзимийн одоо үйлдэлт явуулж хувиргаад за тэгээд витамин D-ийг хүний бие организм нийлэгжүүлдэг байх нь. За тэрнээс гадна бид нар амтны гаралтай хоол хүнснээс одоо витамин D-ийг тодорхой хэмжээгээр авна. За мөн нэмэлтээр одоо энэ хүнсний нэмэлт витаминаар ингэж авдаг байгаа. За бусад одоо нөгөө хоол хүнсэнд одоо витаминууд бол ингээ хоол хүнсэнд яг ингээд агуулгаддэж яадаг шиг витамин D нь бидний арьсаар дамжаад ингэж нөгөө нийлэгжээд бий болдог. За тэгээд зарим нэг юм хоол хүнсэнд агуулгаддаг, мөн хүнсний нэмэлтэлд агуулгаддаг гэсэн. За D2 төрлийн хоол хүнс бол одоо mushroom буюу мөөг орж идэг D2-ыг агуулдаг хоол хүнсэнд. За D3-ыг агуулдаг хоол хүнс маань болохоор дандаа амтны гаралтай, одоо салмон заагас, өндөгний шар, за үхрийн маханд. За гэхдээ бидний тэр одоо нөгөө нэг нарны тусгал бол идэвхтэй витамин D-гийн хамгийн том юм одоо их сурвалж байж байгаа. Okay, so both vitamin D2 and D3, so the ergocalciferol and D3, which is cholecalciferol, have to convert to an inactive precursor, which is the 25-hydroxyvitamin D. And this is what's measured in a serum test. But both of them, so whether it comes from hitting the sun, hitting the skin, or you take it from D3 from fish or from mushrooms, it both has to go into a pathway to convert. So it's the first activation will occur in the liver. So that then makes 25-hydroxyvitamin D or calcidiol. And then the second activation, the conversion, is primarily in the kidneys. And that then forms the very physiologically active 1,25-dihydroxyvitamin D or calcitriol. And that is the active vitamin D. So we're trying to make calcitriol. This is what the body responds to. And just a reminder, sun on the skin is the major source of vitamin D production in the body. So it's just to note that there's two conversions, one in the liver and then into the kidneys. Fantastic. So за витамин D2, D3 хоёулаа бас өөрөө ингэж хүний биед ороод идэвхтэй хүний биед одоо хэрэгтэй хэлбэртэй орохын тулд ингэж хоёр юм хувиргалтанд орох хэрэгтэй гэдэм байна. За бид нар одоо even as when we take it as a supplement, it has to go through supplementation. It still has to, you still have to have it converted. За бид нар одоо D2-ыг одоо мөөгнөөс ч юм уу идээд бид нар одоо арьсан дээр ингээд нар туслаа нэмэлтээр одоо витамин D-гээ уусан ч гэсэндээ гуруула энэ гурван хэлбэр нь гуруула хоёр ийм төрлийн дамжлагаар орох юм байна. Эхнийх нь болохоор илгэнд тэр 25 hydroxy vitamin D гэдэг 25 OHD-гийн тусламжтайгаар calcidiol болж хувирах юм байна. За тэрний дараа бөөрөнд бас идэвхжээд хувиргалтанд ороод calcitriol буюу идэвхтэй яг бодис солилцоонд ордог хэлбэртэй энэ хоёрын энзимийн тусламжтайгаар хувирдаг юм байна. За тэгэнгүүтээ нар маань
бидний одоо юуны хамгийн одоо витамин D-гийн хамгийн том одоо их сурвалж гэдгийг бас битгий замагтаарай гэдэг. So, sorry. So there is a prevalence of low vitamin D, and it's estimated around 1 billion individuals globally have suboptimal serum hydroxyvitamin D levels. And in particular, Mongolia found a prevalence of about 80.1% among Mongolian adults in the winter, and 80% among the reproductive age women of reproductive ages. And so they have these low vitamin D levels due in part to Mongolia's high latitude, increasing amounts of pollution, especially in your capital city. And you're going to say this way better than me, Ulaanbaatar, and lack of sun exposure in the winter and obviously the spring, and lack of access to vitamin D rich foods such as the fish and the mushrooms. So it's very, very prevalent in Mongolia. And I've put a little, you can link, there's a link there to that study. Fantastic. Yeah. Gamma, she is in the parliament now. She's done excellent research on the vitamin D. So thank you for bringing that up. I really appreciate the Mongolia data. Yeah. Can you elaborate on the suboptimal serum 25 hydroxy vitamin level? What does that mean? I will go on to that. I will just perfect. Yeah, so you mean if you can just go through they're low, is it? 1 billion individuals globally is low in vitamin D. Is that what it means? Is it? Yes, suboptimal. Everybody's the serum, the blood levels are very low. The serum blood level of the vitamin D level is low. It's the yellow substance taken from the red cells. So that's an accurate measure. The serum is the most accurate measure of your vitamin D status. Fantastic. So ер нь бол хорвоо дэлхий дээр бидний одоо ертөнд дэлхий дээр хүмүүс ерөнхийдөө витамин D-гийн дутагдлыг энэ дээр бичсэн байна л да. Ихэвч ойролцоогоор 1 тэрбум хүн ер нь одоо яг нөгөө цусан дах одоо тэр нөгөө витамин D-гийн level энэ serum 25 hydroxy vitamin гэдэг хэмжээс нь хамгийн зөв хэмждэг хэмжилт юм байна. Тэгэхээр ер нь бол ийм витамин D-гийн дутагдaltaй байдаг. Тэгээ гамма докторийн хийсэн судалгааг энд оруулсан байна. Монголчуудын хувьд бол ойролцоогоор 80% нь насанд хүрсэн хүмүүсийн 80% нь одоо витамин D-гийн дутагдaltaй. За тэр тусмаа өвлийн уйлралт, за тэгээд reproductive age woman буюу одоо нөхөн өрчгийн одоо насны залуу одоо эмэгтэйчүүдийн 80% нь витамин D-гийн дутагдaltaй байгаа. Тэгээд Монголын одоо нөгөө нэг газар зүйн байрлал айгүй нөгөө өндөрт байдгаас за тэгээд агаарын бохирдол Улаанбаатар дахь одоо агаарын бохирдол болон өвлийн уйлралд одоо нөгөө яг арьсан дээрээ одоо сарна нарыг авч чадахгүй байх хаврын уйлралт мөн адилхан. За тэгээд витамин D-гийн агуулмжтай хоол хүнс буюу одоо заагаас мөг зэрэг зүйл маань хэрэглээ өөрөө угаасаа бага олдоц муутай учраас гэдгийг гэж судлагдсан байна. So just a reminder of the roles in the human body that vitamin D has. So the most common and the most well-known is bone health. That's because it promotes calcium and phosphate absorption and mobilization. Also, its important role in bone remodeling. So it modulates the osteoblasts and the osteoclasts. So the osteoblast and clast will break down and build bone. And so it modulates their activity through the VDR. VDR is just the vitamin D receptor signaling. So it signals vitamin D, which helps to maintain bone density and integrity. Then it also supports immune modulation. So these vitamin D receptors, they are expressed on all immune cells. So you've got your T and B lymphocytes, your macrophages, dendritic cells. And in turn, that will help to lower inflammation and lowers the risk of infection. It also has a major role in metabolic and cardiovascular health because vitamin D influences insulin sensitivity, B cell function in the pancreas, so it helps with, protecting you from diabetes. Adipocyte metabolism, so fat cells. So it helps to reduce diabetes risks, obesity, and blood pressure. And of course, there's many other roles such as nerve function, brain health, muscle contraction,
cell growth, eye health, skin health. It's such a wide range because there are so many vitamin D receptors on the trillions of cells that we have. За витамин D-гийн хүний биед эзэлдэг үүрэг нь юу юм бэ гэдэг дээр бол бидний ихэвчлэн мэдж байгаа нь бол bone health буюу бидний одоо ясны эрүүл байдал тийм. За кальц болон фосфорын одоо шингээлтэнд одоо тэр маань өөрөө бидний ясны айгуу чухал хэсэг шүү дээ. Шингээлтэнд бол шууд нөлөөлдөг. За тэгээд ясын маань нөгөө задархуу буцаагаад одоо моделинг гэдгийг одоо тэрийг буцаагаад ингээд нөгөө барих уу, бэхжүүлэх үү гэдэг одоо osteoclast гэдэг энэ нэг юм идэвхжүүлэх систем байгаа хгүй юу? Ясаа одоо ингээд юмаа одоо эвдэлэх үү эсвэл буцаагаад ингээд барих уу гэдэг энэ сигналыг одоо удирдлагыг ол витамин D-гийн одоо өөрийнх нь сигнал нь өгөхөд маш чухал хэрэгтэй тийм ээ. За ингэснээрээ бидний арьсны одоо мягчрал сайн бат бөх байдал, эрүүл төлөвт маш чухал үүрэгтэй. За тэрнээс гадна одоо бидний дархлаа системийн үйл ажиллагаа маань витамин D-гийн тэр одоо витамин D receptor signaling гэдэг юм витамин D-гийн юм одоо сигналыг хүлээж авдаг юм одоо хүлээн авахч гэх юм уу та байд юм байна л да. Тэгэхээр энэ маань өөрөө бидний дархлаа системийн энэ үйл ажиллагаанд бол маш чухал үүрэгтэй. За тэгээд ингэснээрээ бидний одоо өрөвслийг бууруулж идэг. За тэгээд ингэснээрээ бас гаднаас ирж байгаа одоо халдварын одоо юу рискийг одоо бууруулж идэг. За тэрнээс гадна бодисын солилцооны үйл ажиллагаа болон зүрх судасны үйл ажиллагаа маш чухал. Бидний одоо нөгөө нойр булчирхаатай холбоотой хоол шингээлт чихрийн шижийн өвчнөд нөлөөлдөг инсулин гэдээ маш чухал заавар гэдэг шүү дээ. За инсулин дааврын одоо мэдрэгшил байдал витамин D бол шууд нөлөөдөг юм байна. Тэгэхээр энэтэй холбоотой бид нэр хэр тарган байх уу, хэдийг таргалалтай байх уу, за нойр булчирхааны өвчлөл, өрөвсөл гэдэг маш олон асуудлууд байдаг шүү дээ. Тэгэхээр энэнд бол шууд нөлөөтэй. За тэгээд бидний за тэгэхээр чихрийн шижийн өвчнөөс өвчлөх магадлал болон таргалалт за зүрх судасны өвчлөл нөгөө таралт их байх даралтын одоо их юм уу бага байхын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. За тэрнээс гадна бидний мэдрэлийн үйл ажиллагаа, тархины үйл ажиллагаа, булчин шүрмсийн одоо зангирал амрах за тэгээд бидний нөгөө эсийн бас одоо шинээр нөхөн төлжих арьс болон нүдний эрүүл мэнд гээд маш олон ийм одоо үүрэг ролтой байх нэ гэж. And there are many signs. So many signs of low vitamin D. So, obvious ones to look at when somebody has diabetes, heart disease, or cancers. That's where you could, within the whole program, consider is their D status good? Somebody that's got frequent colds and flus, or fatigue, or even sleep issues, and those people that have got low mood, depression, anxieties. And the serum test is acknowledged to be the most robust and reliable measure of vitamin D status. And this is why it's better to test vitamin D than guessing it, because it's one of those things you just really can't guess. Now, optimal levels should be around 50 to 70 nanograms per milliliter. That's what we'd be looking at for optimal. But for therapeutic, probably want to be going 70 to 100 nanograms per milliliter. So maybe pushing it up. So if somebody does have a test and they're 55 and yet they're still getting frequent colds and fatigue, you may want to, really push the vitamin D levels up a little bit to bring that level up to more therapeutic place. Fantastic. За витамин D-гийн дутагдлаа одоо мэдэх зарим нэг одоо шинж завиур, шинж тэмдгүүд юу байж болох вэ гэхээр чихрийн шижийн өвчлөлттэй байх, зүрх судасны өвчлөлттэй байх, за хавдартай байх, тий ойрхон одоо ханиад томуу хүрэх, ийм ядралт цэлтэй ихтэй байх, нойрны асуудалтай байх, за сэтгэл санаа, сэтгэл түгшил, тий сэтгэлийн одоо гутрал зэрэг одоо завиур өвчлүүд хүртэл сэтгэл санааны өвчлөлт бол витамин D-гийн дутагдaltaй холбоотой байдаг байна. За тэгээд хамгийн одоо зөв витамин D-гийн
дутагдлыг мэдэх арга нь бол so serum test is the blood test, yeah? Yes, it Yeah, is. цусны You can do шинжилгээ. it by finger prick, you know, we do have a finger prick test. You can just squeeze and then put it onto And send it to the lab, is it? Yeah. Yeah. So витамин D-ийн дутагдлыг ингээд таамаглаад яваад авахгүй ер нь бол яг ингээд цусны шинжилгээгээр өгөх нь бол хамгийн зөв арга. За оптимум буюу одоо байвал цохимжтой одоо витамин D-ийн хэмжээ бидний цуснаас харахад 50-аас 70 нанограмм per миллиметр нанограмм нь 50-аас 70 нэгж байхад тохиромжтой гэж үздэг. За therapeutic level буюу илүү одоо эмчилгээний түвшнээ гэж хэлэх юм уу орчуулах юм уу да. Витамин D нь 50-аас 70-тайгаа байсан ч гэсэндээ ойр ойрхон ханаад том хүрээд байх юм бол ер нь бол витамин D-гээ илүү 70-аас 100 руу хүрэх нь аюул чухлаа. Ер нь хэрэгцээ өндөртэй үедээ бол энэ хэмжээдээ хүрэх нь маш чухлаа гэж. And reminding people that there is toxicity with too much vitamin D, and it's called hypervitaminosis D. So we don't want to have too much vitamin D. Remember, because vitamin D is a storage, it's a fat-soluble vitamin that stores. It's not like vitamin C or B vitamins that we will pass through in urine. So when you have too much vitamin D, it can cause excessive blood calcium levels, which is called hypercalcemia, because it activates, it gets the, it will help, take in too much calcium into the blood, and then that can cause many things such as digestive issues, nausea, diarrhea, constipation, appetite loss, abdominal pain. You've also got neurological, so confusion and lethargy, muscle weakness, and then there's also things like kidney stones, because the calcium is being taken out where it shouldn't be, and then it's being dumped, because the body will try to do what it can to get rid of the excess of calcium in the blood. So it's what we used to call, in a naturopathic term, calcium dumping. It just means the calcium is being mishandled. So you can get gallstones and kidney stones, but kidney stones are common. So it's always good to be mindful of not giving somebody too high a dose for too long a period of time. Витамин D маань нөгөө тосон суурьтай витамин болохоор hypervitaminosis D буюу одоо нөгөө нэг хэмжээ нь ихтгэхээрээ бидний бие организмд өгдөг одоо зовир шинж тэмдэг нь болохоор юу гэхээр ерөнхийдөө витамин D цусан дотор хит ихсгээрээ цус руу одоо кальцийг кальцийг ингээд гаргачтай юм байна л да. Тэгснээрээ тэр маань өөрөө ийм хүчлэг гэх юм уу ийм юу бодис болоод бидний хоол боловсруулалтанд бас жоохон дотор муухай оргих, өтгөн хатах, эсвэл суулгалт өгөх, хоолны аппетит буурах юм уу, эсвэл бас өвчлөлт өгөх магадлалтай. За яг тарих мэдрэлийн хувьд болохоор жоохон ийм нэг ийм confused буюу одоо нэг ийм жоохон маанагдуу ийм юмны учир олохгүй байх ч байх юм уу тий. За бидний булчин шүрмэс жоохон сулрал өгөх нь за мөн бөөрийн чулуунд нөгөө кальц ч өөрөө ингээд ягаад чулуу бий болох юм рисктэй гэдэг чинь. How much like тэгэхээр нөгөө өдөрт урт удаан хугацаагаар өндөр тунгаар уух нь бол ууж иж л ерөнхийдөө энэ одоо сөрөг үр дүнд хүрнэ л дээ. But when you say how much for how long do you think will be really excess dose? Well, I mean, it really, this depends, because it depends on other factors for that individual. But, for some people, taking 6,000 IUs or 8,000 for a long period of time can cause them to have too high a level. So, but somebody, I've known some people to be on really high doses from the GP, but it has to be monitored. So it is just a word of caution with vitamin D. It's not something to put somebody on 10,000 IUs or 6,000 IUs just because it's the winter months, which I'm going to share in a second. So it's the one vitamin that I will test for before I give, too much. Сайн витамин D-гээ сайн тестэлж агаад өндөр тунгаар удаан хугацаагаар уухаар бол зарим нэг GP эмчнэр бол айгүй удаанаар яадаг. Have you heard of the study, the one in India, when they took
it was from one of the advanced training module, I believe. 10,000 IU for month didn't cause any toxicity. So if they're in a deficient, Yeah, absolutely. Yeah, there is a place for it. And also, some people might need it for a few months. It's not saying that, when there are people that I know that self-prescribe and they've been on 6,000 to 8,000 for 2 years. Oh, I see. Okay. So we're talking a longer period of time, but no, for a short period of time when it's been monitored, absolutely. That's what I'm saying. It's got to be monitored a bit when you take a higher dose. ерөнхийдөө нөгөө интеллект хийсэн судалгаа байдаг байхгүй юу? Яг одоо функционалны ана ахыны юун дээр яригдчихсэн. 1 сар өдрийн 10,000-аар уухад ямар нэг юм одоо toxicity буюу юм тооц нь ихтэй ингээ асуудал үүсгэсэн юм юу гараагүй. Тэгэхээр богино хугацаанд өндөр доозоор уугаад бид нар одоо нөгөө дутагдлаа нөхөх бол бүр ингээ зайлшгүй шаардлагатай. Карны яриад байгаа нь болохоор өдрийн 6-8,000-аар 2-3 жил ингээд тасралтгүй ингээд ууцсан байгаа тохиолдолд ерөнхийдөө цусныхаа шинжилгээгээр хүмүүс сайн ерөнхийдөө тэрийг үзэх хэрэгтэй гэж ерөнхийдөө хэлж байна. Миний хувьд болохоор миний туршлагаас бол ерөнхийдөө бид нар одоо жирэмсэн хөхүүл үедээ би жишээ нь өөрөө тэгэж алдчихсан байхгүй хөхүүл жирэмсэн үедээ витамин D-ийн дутагдалд орсноосоо болоод айгүй их асуудалд орж исэн. Тэгэхээр хэрэглээ өндөртэй үедээ бид нар нэлээд өндөр тунгаар яаж одоо хэмжээгээ бас тэр түрүүний хэлсэн 50-70 бүр therapeutic dose руу юм уу 80-аас одоо 100-ийн хооронд хүртэл байлгаж ерөнхийдөө байсан нь ерөнхийдөө бас айгүй чухлаа. So the Nutrigold, the vegan vitamin D3, and as I said earlier, many supplements on the market will come from the sheep wool, the lanolin. But ours is from algae, making it the plant-based, because there's so many of our customers we've kept the theme of more plant-based products as possible. So it's suitable for, it is suitable for vegetarians, vegans, who really do find it difficult sourcing D3 without lanolin. So once it's purified, the final D3 molecule is the same. So whether it's lanolin or algae, it's the same molecule that's being produced. And it contains 2,000 international units per capsule. So it's ideal for those who are deficient because you can increase the dosing accordingly to 2 to 4 to 5 or 6 depending on the need. And the balance of vitamin D is key because it's one of 4 fat-soluble vitamins. The others are A, D, E, and K. They're the 4. They always have to have a balance, because we don't want to be putting one in, like vitamin D, high dose without considering the others. So fat soluble means it dissolves in fat, is absorbed in fat, and it isn't water soluble, so it doesn't get excreted in sweat or urine. And it's absorbed alongside dietary fat in the gut, and it's stored in the liver and the fat tissue. За Nutrigold-ийн vegan D3 витамин D нь болохоор одоо нөгөө lanolin гэх түрүүний ярьсан нөгөө хоньны одоо ноосноос гаргаж аваагүй ургамлаас гаргаж авсан те далайн ургамлаас гаргаж авсан цагаан олтнуудад тохиромжтой. Тэгээд ер нь lanolin algae 2 яг ингээд боловсруулагдсныхаа дараа энэ D3-ийн молекул нь бол яг адилхан. Тэгэхээр lanolin нь сайн, algae нь сайн гэсэн юм байхгүй, молекул нь бол яг адилхан. За тэгээд нэг капсулда 2,000 олон улсын нэгжийг агуулдаг. За дутагдaltaй байх юм бол өдрийн 2-5 капслыг ингээд нэмээд өөрийнхөө хэрэгтэй дооцондоо ингээд тааруулаад өдөр тутамдаа зүгээр одоо дутагдaltaгүй аагаад өдөрт 1-2 уугаад дутагдaltaй байх юм бол 3-4 өдрийн 5 уугаад ингээд хэрэгтэй хэмжээгээр ингээд нэмээд уухад юм зориулагдсан ийм дооцтой капсултай. За витамин D-ийн хувьд нөгөө тосон суурьтай витамин учраас за бусад тосон суурьтай 4 витаминд нь болохоор А, D, E, K гэд байж байгаа тийм.
энэ дөрвийн ингээд өөрийнх нь хүний биед оршиж байгаа одоо тэнцвэр нь өөрөө маш чухал. За тосон суурьтай гэдэг нь юугаа хэлж байгаа вэ гэхээр бидний нөгөө нэг одоо шээсээр ч юм уу хөлсөөр ч юм уу тий одоо усан суурьтай витаминууд бол илүү өдлийн тэр ингээд гадагшилчдаг. Тосон суурьтай витамин маань өөрөө бидний одоо өөхөн давхарганд одоо ингээд хадгалагддаг, тэрүүгээрээ шимэгддэг гэсэн үг гэж байгаа. За тэгэхээр тийм тосонд ингээ агуулгаддаг ус биш. За тэгээд бидний одоо гидсэнд одоо бусад идж байгаа хоол хүнстэй тосон өөх тостой цуг ингээд шимэгддэг, шингдэг. За тэгээд бидний илгэнд болон бидний өөхөн давхарганд ингээд хадгалагддаг. So the vitamin D3 and K2 and A. So this product is good for, so whilst the D3 on its own can be good to really scale up the dose, to get the levels balanced, optimal. When it's optimal, you can then consider swapping them to D3, K2 and A. And that is good for normal vitamin D levels. So if you've done a test on somebody and they're normal levels, this is where you could use this product. So it's just really good for maintaining overall fat-soluble vitamin balance because, as I say, prolonged vitamin D high intake can imbalance the other fat-soluble vitamins. So the reason I'm just going to discuss here why. So vitamin A, that supports normal epithelial and mucosal tissue integrity, immune balance, and it also supports how vitamin D signals at the tissue level. So it will really help the vitamin D, the signaling, the receptors to work better. Whereas vitamin K2, that helps to support vitamin D's action on calcium metabolism, tissue integrity, and it also helps to support bone and vascular tissues. So it's really, I've done that twice, but it supports bone and vascular tissue. So that's why vitamin K2 is in the product. Now, whilst vitamin E is a fat-soluble vitamin, it's not in the product because it's mainly an antioxidant and it's not a core regulator of vitamin D signaling nor metabolism. So that's why we haven't added that into that product. Wow, that's very, very interesting. За, витамин тэр нөгөө даун витамин D-гээ бид нар уугаад витамин D-гийнхаа одоо тэр чинь нөгөө айгүй жижигхэн капсултай байгаа штэ. Витамин D-гийнхаа дутагдлыг ингээд нөхснийхаа дараа бид нар энэ витамин D3, K2, А-та витамин D-г дараа нь одоо дутагдлаа нөхснийхаа дараа өдөр тутмынхаа нөгөө хэрэглээ, өдөр тутмынхаа одоо тэр хэмжээг нь барихад одоо хэрэглээд явхад бас маш тохиромжтой. Яагаад тэгэхээр урдны слайдн дээр хэлсэн штэ нөгөө витамин тосон суурьтай 4 витаминийхаа биеинд оршиж байгаа тэнцвэрийг бид нар айгүй сайн бодолцож хэрэглэх хэрэгтэй гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр хүнийхээ бие организмд байгаа тосон суурьтай витаминхаа одоо тэнцвэрийг хангахад одоо энэ витамин D-гийн формулад зориулагдсан бас зориулагдсан байна л да. Тэгээд нөгөө витамин D-г их тунгаар ингээд дангаар нуугаад ахаар бусад тосон суурьтай витаминийхаа одоо нөгөө тэнцвэрийг алдахад бас нөлөөлөх магадaltaй гэж үздэг юм байна. Тэгэхээр витамин А энд одоо яагаад байгаа вэ гэхээр what is epithelial and mucosal tissue integrity? It's the tissue, tissue, in the gut. Oh yeah. And all the epithelia is the layer of tissue, the mucosal tissue. Spread through the whole body, in the mouth. Намаа энэ Монгол нэр нь юу вэ? Гидсний одоо хучуур идэл гэсэн үг. Давхаргал гэсэн үг. Mucosal гэхээр одоо нөгөө бидний одоо жишээ нарийн салс гэсэн үг. Тийм. Салстын бидний одоо эдисний тэр салстын одоо integrity буюу одоо бат бөх эрүүл байдалд айгуу сайн эргээр нөлөөлөх шаардлагатай. За тэрнээс гадна дархлаа системийн баланс болон витамин D бидний нөгөө нэг эдис рүү одоо нөгөө сигнал өгөх хэрэглээнд нь бол одоо оролцдог. За витамин K2-ын хувьд болохоор витамин D-гийнхаа кальциумын одоо бацин солилцоонд оруулах одоо
үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна түрүүний бас бидний эдисний одоо бат бох эрүүл байдал нөлөөлнө. Бидний одоо ясны эрүүл мэнд болон одоо зүрх судасны одоо үйл ажиллагаанд бас нөлөөлнө. За витамин E яагаад энэ дээр нэмэгдэж ороогүй вэ гэхээр ер нь бол витамин D-гийн сигналын одоо тэр дохио өгөхөд бол тийм чухал оролцдоггүй, ихэвчлэн хүний биед одоо үйл эсэлдүүлэгч байдлаар ажилдаг учраас витамин E энд ингээд оролцоогүй гэсэн байна. So to mention the K2 in this form is it's the menaquinone 7 or MK7. And that is a specific form of vitamin K2. And as we know, vitamin K is a family of the fat-soluble vitamins. And this K2 is a subgroup called menaquinones that differ slightly from the K1 that we find in leafy greens, because we always ask people to eat more greens because that's where they'll get the vitamin K. But that's a form called K1. And it stays in the body much longer, and it can reach the tissues beyond the liver, so it will help with the bone and the blood vessels. And it's naturally found in fermented foods, so natto, foods like natto, those kind of foods. So in supplement form, it's produced via microbial fermentation. And as a K2, it will work in synergy with vitamin D to support calcium absorption and handling, because it activates the proteins involved in calcium handling. So that's why the K2 is used in this product. За энэ бүтээгдэхүүнд орсон K2 нь айгу чухал асуурчтай юм байна. Энэний одоо MK7 гэдэг menaquinone 7 гэдэг юм хэлбэрийн K2 витамин D дагуулагддаг. За энэ маань өөрөө айгу юм онцгой төрлийн витамин K-гийн төрөл байгаа. Өөрөө мөн тосон суурьтай. За энэ нь илүү хүний биед илүү удаан оршдог subgroup that differ from K1 that is found in the leafy veg. So it's different than the one from the leafy veg, is it? Yeah, it's a different form of K, vitamin K. Yeah, it's a subgroup. Витамин K1-ийн одоо нөгөө гүн ногоонд агуулгаддаг K1-ээс ондоо төрлийн ондоо группийн витамин K юм байна. Хүний биед илүү удаан хугацаанд оршдог. Бидний эдис нь бүр ингээд нөгөө илгээр дамжаад илүү сайн хүрдэг. Бидний ясанд одоо цуснд очдог. За юунд агуулгаддаг вэ гэхээр нөгөө нэг эсэгсэн хүнс уламжлалт аргаар одоо эсэгсэн одоо хүнснүүд эдэн штэ одоо НАТО гэдэг маань өөрөө Японы нөгөө шар бурцгаар юм эсэгсэн юм тофу шиг гэхдээ яг зөв боловсруулсан хэлбэрийнх нь ийм хоол хүнсэнд агуулгаддаг. Яг хүнсний нэмэлтэнд яаж энийг бий болгодог үйлдвэрлэдэг вэ гэхээр одоо бактерийн microbial одоо microbial ийм бактерийг ингэж нөгөө нэг эсгэж үржүүлж агаад гаргаж авдаг гинэ. За энийг би жоохон буруу орчуулсан байж магадгүй microbial. What do you mean when you say microbial fermentation? It's a bacteria fermentation. Bacteria fermentation, the byproduct of that. Нөгөө за мөн байна. Ерөнхийдөө нөгөө нэг ийм амьд ийм бактери биетийг эсэлтэнд оруулаад fermentation-д оруулаад тэрнээс гаргаж ирсэн ийм элементээр нь хийдэм байна. За тэгээд витамин D-тэй маш зөв харилцаатайгаар хамтдаа ажиллаж одоо кальцийн шингэлт болон бидний одоо нөгөө кальцийн одоо нийлэгжилт тэр одоо кальцийг одоо идэвхжүүлдэг тэр одоо амино acid уураг энтрийг хамтдаа ингэж одоо витамин D-тэй хамтдаа ингэж ажилладаг байна. Ясны эрүүл мэнд энтерт тийм. There's one more slide. Yeah. So testing, not guessing. I think if it was the winter months and somebody was coming to see you and they needed a boost, then, giving them the vitamin D3, K2 and A would be perfect. But if somebody is coming and you really want to know, I would say to test. The best time to test
is after the summer months to see how much has naturally been produced from the sun. So over here in the UK, I would say around September time, towards the end of October, because it's about, you know, we need to have the sun. We've been told we've been frightened of the sun. We need the sun, and we need to have respectful time in the sun. So we need some, you know, maybe 20 to 30 minutes, depending on how much melanin is in the skin. So it's those with darker skin need a lot longer than, say, me, who's, you know, paler. But 20 to 30 to 40 minutes an hour is what some people need in the skin to get this activation going. So it's always the best time to see how much has been accumulated and produced from the sun. And then if needed, you can retest at springtime to see how much it's dropped. So 2 tests a year. And testing gives you the guide on how much is needed. So it might be that somebody needs the 6,000 IU. So that therefore the vitamin D3 on its own from NutriGold would be perfect, because you're wanting to build those levels up. And then, you know, rather than, so when you're taking D3 and K2, you know, you're then pushing out all the others, the A and the K. So when it's low, you want the D3 on its own to get it to levels and then balance it with the D, T, K and A. So low levels can be the result of obesity or extra body fat, because the fat tissues trap that vitamin D, so it can't be converted. Gut issues such as malabsorption or celiac disease and Crohn's can cause malabsorption of the vitamin D. So that's why their levels can be low. Or kidney disease and liver disease. Medications, you know, particularly steroids, that blocks absorption of vitamin D. So there's many other reasons, not just being out in the sun or not eating the foods. It can be other things that you have to consider. So if somebody's presenting with lots of issues and they've got the obese or they've got malabsorption, like celiac disease, great time to great time to test it. It doesn't have to be September, you know, it can be now, you know, getting it tested at any time. За витамин D-гээ шууд ингээд таагаад байхгүй. Ер нь бол нэг гоё сайн ингээд цусны шинжилгээгээр өгөөд яг өөрийнхөө ямар левелтэй байгааг үзчих нь айгүй чухал. Яг хэр хэмжээний витамин D биднэрт хэрэгтэй байгаа юм бэ гэдэг. За хинний Каренгийн хэлж байгаагаар болохоор одоо яг Английн нөхцөлд бол яг нөгөө зуны сар ингээд дууссаны дараа хүний бие дээр ингээд нар тусаад те витамин D-гийн өөрийнхөө нийлэгжил нь хэр байгаагаа айгүй сайн үзчих боломжтой сарууд бол 9-10 сарууд байдаг гэдэг чинь. За тэгээ мөн хавар бас ингээ үзчих юм бол хүний өөрийнхөө бие организмыг ямар байгааг хэр одоо витамин D-гийн дутагдaltaй байгаа үзэхэд айгүй тохиромжтой гэдэг чинь. За тэгээд шинжлүүлээд хэмжээгээ үүснээрээ хэр хэмжээгээр ингээд хэрэглээд одоо зохистой хэмжээнд нь хүргээд за энийгаа ингээд өргөжлүүлээд хэвийн хэмжээнд нь байраа явах вэ гэдэг одоо хоёр сонголт, хоёр витамин D-гийн төрлийг өгчлөө шүү дээ. Тэгээд тэгэхээр ингээд явахад айгүй чухал гэдэг чинь. За витамин D-гийн дутагдал бас өөр юу нөлөөлөх вэ гэхээр хит их юм одоо илүүдэлж जैन те одоо хит тархалттай хотоод өглөлт ихтэй хүмүүс нөгөө витамин D-гийн ингээд тэр нөгөө тосон юу өөхөн давхарга нь ингээд энийг ингээд барьчтай юм байна л да. За тэрнээс гадна одоо хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүс сайн шингээж чадахгүй байгаа, celiac өвчтэй тий celiac өвчтэй celiac гэдэг нь одоо нөгөө гурил глютенгээс ингээд харшилдаг тий ерөөс тэрийг боловсруулж чаддгүй эсвэл одоо хоол боловсруулах эрхтний өрөвсөлт ийм өвчлөлтэй сайн хоол юмнасаа сайн шингээж чаддгүй хүмүүс витамин D-гийн дутагдaltaй ах магадaltaй ах нь илгэний өвчлөлтэй бөөрийн өвчлөлтэй хүмүүс за эсвэл ямар нэгэн одоо эм тариа эргэлдэг за зарим нэг одоо стероид гэдэг одоо даавар те энэ маань өөрөө витамин D-гийн одоо тэр шингээлтэнд бас ингээд сөргөөр нөлөөлдөг гинэ нөлөөлөх юм хүчин зүйлсүүд болдог гинэ тэгэхээр илүү эрсдэлд ордог байна. I have a question. Who else needs when would be in throughout people's life would have the need of vitamin D would be higher? Pregnancy and possibly, yeah. In pregnancy, there's, you know, there are some research on that. You know, maybe that 6,000 IUs is needed. So yeah, there is definitely times. And breastfeeding as well. Yeah, possibly breastfeeding, but again, it shouldn't be a blanket
you know, because some people have the most, you know, they've got adequate levels. So Mhm. yeah, definitely in pregnancy and lactation, elderly maybe, Mhm. especially the elderly, because they really just don't go out. Many of them do not go outside. They're frightened, Mhm. or they've got very thin skin, and so. But again, it would still come down, you know, to testing it, you know, for you know, it really just depends. It's individual. Vitamin D is such an individual vitamin. Mhm. Мгм. Би ингэж асуусан яг одоо амьдралынхаа мөчлөгийн үед витамин D-гийн одоо хэрэглээ шаардлага өндөртэй үеиг гэж ерөнхийдөө хэдийгээр байх уу гэсэн нөгөө жирэмсэн болон хөхүүл үед байх магадaltaй. Тэр үедээ ерөнхийдөө нэг 6,000-ыг хэрэглэвэл тохиромжтой гэсэн бас судалгаа байдаг. Гэхдээ ер нь хүн болгон өөрөө бас ерөнхийдөө бас онцлогтой учраас манайхан ч нөгөө айгүй судалгаа дандаа яг ийм факттай юмар яадаг болохоор зүгээр ингээд бүгдөөрөнгийн ингээд нэг юм доор оруулчихгүйгээр хүн болгон өөрийнхөө завир шинж тэмдэг дээр тулгуурлаад сайн шалгуулж үзэж агаад яг хэр хэмжээгээрээ ямар хэмжээгээрээ явахаа шийдвэрлэх зүгээрээ гэдэг чинь за мөн өндөр настай хүмүүс бас айгүй хамаагүй бас гадагшаа их гардгуу учраас бас дутагдaltaй байх риск айгүй ихтэй байдгаа гэдэг чинь гэдэг чинь тэгэхээр иймэрхүү төрлийн хүмүүс витамин D-гээ бас илүү. Тэгээд бид нэр бол сая витамин D өөрөө зөвхөн витамин биш ямар ийм нөгөө сигналын одоо ингээд сигнал өгдөг, удирдлага өгдөг ийм даавар гэ хормонс гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөн дээрээ бас юм тулгарч байгаа завир шинж тэмдэг дээрээ бас тулгуурлаад бас тий за ямар ч байсан тестлүүлээд үзье, ямар ч байсан өдөр тутмынхаа тунгаар уугаад явъя гэж явах нь бас аюул чухал ахнэ. I also have another question on the absorption of vitamin D. Obviously, when to take, obviously, probably best with food. Does vitamin A and the K, do they help with the absorption? Do they aid the absorption? Well, they not particularly aid with absorption, but they aid with all the signaling. That's, as I said in the last slide, it's that they're there for that signaling, but they're all fat soluble. So ideally, unless it's an emulsified product, which vitamin and Nutrigold isn't emulsified, so it means better with food, better absorption with food. Because my understanding was when I was studying, one of my teacher has suggested me vitamin D3Ka because it really helps with the absorption and to bring up the level up. So that's the one I was using for to yeah, really I mean, there is synergy, as I said, how they all work together. So it will, you know, vitamin A taken with fat helps the absorption. Vitamin K with fat helps the absorption. So the whole thing taken with fat will help with all of them. And even just the vitamin D on its own will be really good to bring up the vitamin D level up. Yeah, absolutely. That's why I would say at the beginning, you know, that product, vitamin D3 vegan, is great to bring the levels up because you can take a much higher dose than just one a day. That is fantastic. And the capsules are so small and so easy to take as well. Yeah, absolutely. Би нөгөө юу витамин D, K, A энтер маань өөрөө витамин D-гийнхаа одоо шимэгдэлтэнд айгүй сайн нөлөөснөөрөө одоо витамин D-гийн дутагдлыг айгүй сайн нөхөх гэдэг надад бол тийм нөгөө багшаасаа авсан ойлгосон суурь ойлголт байсан. Тэрийг ерөнхийдөө харангаас буцаагаад асуусан чинь витамин одоо тэр витамин K, D маань өөрөө бүгдөө нөгөө тосон суурьтай витамин учраас хоорондоо айгүй одоо synergetic буюу гэх юм уу да тэрийг одоо яг юу гэж хоорондоо айгүй юм зохицолтойгоо уялдаа холбоотой ажилладаг болохоор тэр бол зөв. Тэгвэл дан дээг тэр жижигхэн капсултай дан дээг хоолны дараа одоо тослог хоол хүнстэй хэрэглэх нь ч гэсэндээ витамин D-гийн одоо дутагдлыг нөхөд нөгөө тунгийн хувьд хэрэглгээний хувьд жижигхэн учраас айгүй нөгөө тунгаа нэмээд хэрэглэхэд бас тохиромжтой учраас бас болно гэдэг чинь. Sorry, your time is almost up. I can see the time. I'm conscious of the time. Yeah, hopefully that's the last. That is the last. So that is fantastic. That is really amazing. That has given you. Let me see how I don't know. I can stop. Yeah, it is a really good understanding of the two difference. And it's really good to hear that you know, just the vitamin D on its own, it's so helpful to increase vitamin D. And then when it's balanced, you can just use the balanced 3D.
So a quick question. So once your vitamin D level is optimum level between 50 to 70, do you Yeah. think 2,000 per day vitamin D KI is sufficient to keep it? Yeah, in the winter. I Keep mean, it. certainly through winter where you're not getting any sun, you know, certainly in Mongolia, I would say yes, you know, giving them one a day to keep those levels. One or two a day or? Yeah, again, it depends. The bigger the person, they might need a bit more. So we Okay. can never just say one a day. But certainly for the average adult size, one a day to keep those levels going if they need it. That will help to keep it maintained and won't let it drop. Yeah, Like it depends on you the hope person. not. You hope not. Yeah, But I that's hope. why it's good. The two tests, you know, test. spring and summer, a great time, just really good times because they may not need it then through the summer. You know, if their levels have maintained and they do go out in the sun and capture some of that UVB every day, they may not need it because that is the most powerful way we make our vitamin D. It's the most natural way to make vitamin D. Fantastic. There is should we get tested vitamin D test immediately, or do you not take the supplement for 14 days before testing? It's 14 days. Yeah, they normally say sort of trying to stop any vitamin D 14 days before the test. Okay, that is fantastic. Yeah, саяны юуг орчуулж ерөнхийдөө витамин D-ийн тестийг номын эмчээс асуулт ирсэн. Витамин D-гээ уухгүй 2-7 хоногоо тестээ өгөх хэрэгтэй юу гэсэн. Тийм бас юу байдаг гэж тэгж байна. Тэгэхээр витамин D-ийн тест өгөхөр бол өгөхгүй байж агаад өгж болох нь ер нь хүн болгон ерөнхийдөө ондоо өдөр тутамдаа бид нар витамин D-гээ одоо тэр 50-70 руу ингээ хүрчээд өдөр тутамдаа бол одоо ингээ нөх хэвийн хэмжээндээ барья гэхэд өдөрт 1-2-оос хүнийхэн биеийн хэмжээ хэр томоос хамаарат хэр их нар авдгаас хамаарат өдрийн 1-2-оор бас уугаад яваад иж болно. Тэгэх юм бол ерөнхийдөө бас буухгүй байж магадгүй. Гэхдээ хүн болгоондоо учраас бас ингээ тестлүүлээд өөрийгөө сайн ингээ хараад явж ахын зүгээрээ гэд тэгж харилж байна. That is fantastic. Thank you so much for your time. You're I really welcome. appreciate your You're time. It's been incredible. Great. I'm glad that it's hopefully just gives you a bit of difference on which one. I'm not sure how I stop my share. How do I stop my share? I'll stop the recording as well.